Тулааны бурхан Асура болон өөр олон гайхалтай веб зохиолууд уншихыг хүсвэл зохиолцоо.com-оор зочлоорой. 283 дугаар анги. Гарын тасалсан нь. Лигва, битгий энэ тэрэнгүр өсчээд байл да. Та надад хурж чадхал юм бол таныг ясанд тооцъё гэж дүүгүү аюун бардам нэмсэглэв. Яасан өнгөрөө хөвөө. Өнөөдөр би чамд Асурэ дараагийн сургуулийн сөр хүчийг үзүүлье гэж Ли Занчин хүүтнээр хэлээд гэрлийн цацраг болон дүүгүү аюун руу дайрлаа. Ли Занчин дүүгүү аюунд хүрхийн даваан дээр дүүгүү аюун хажуу тийш болон дайралтаас нь амархан болтчихав. Хангалттай хурдан биш юм. Илүү хурдан. Болцсныхаа дараа дүүгүү аюун инээмсэглэн ёжлов. Дүүгүү аюунд ёжлуулсан Ли Занчины хурд улмал нэмэгдэж, дайрах хэм маяг нь улам залтай болсоор байлаа. Түүний дайралтуудыг харсан Парафаундын 8 дугаар төвшний маструуд инж нүдэн сэргэж уулгалдан магтацгаав. Тэд ямар ч онцгой шинжгүй Ли Занчиныг ийм гайхалтай чадварлаг байна гэж бодож байгаагүй. Ли Занчины тулааны хүчийг харсан тэд ч түүнийг ялахгүй байх гэж бодов. Асурэ дараагийн сургуулийн захирал тэднийг үнэхээр цочирдуулсан юм. Нэмэр алгаа хангалтгүй байна. Дүүгүү аюун бүрэн хүчээж ашиглахгүй байна. Гэвч Парафаундын 9 дугаар төвшөнд байсан 2 сургуулийн захирал арга ядан толгоос ихсэрлээ. Тэд ч бас дүүгүү аюунд ялагдсан болохоор түүний хүчийг сайн мэдж байсан юм. Тэд дүүгүү аюуныг ялж чадаагүй байхад Ли Занчин яаж ч ялах вэ? Ли Занчины дайралт улмал хурдан ширүүн болсоор байсан ч дүүгүү аюун гараа ардаа барин хөдөлгөөнгүй зогссоор байв. Ли Занчиныг дайрах бүрт тэр амархан бултаж байлаа. Зарим үед тэр Ли Занчин руу харахчгүй бултаж байсан юм. Хангалттай хурдан биш л байна да. Арай хурдан хөдөлж болохгүй юу? Энэ маягаараа надад энэ насандаа хүрэхгүй юм байна л да гэж дүүгүү аюун доромжлов. Яг энэ үед Ли Занчин хөдөлгөөнөө зогсон хүмүүсийн нүдэнд дахин харагдлаа. Гэвч түүний царайн цон хийж амьсгаадан зогсож байв. Түүний хэрэгэлсэн техник баггүй хүч шаарддаг гэдгийг тод харуулсан юм. Гэсэн ч Ли Занчин бууж өгсөнгүй. Харин ч нүдэнд нь шийдэмгий харц тодорч дүүгүү аюунд ингэж хэллээ. Чамд хурж чадахгүй гэлөө. Одоо л харчихъя. Ли Занчин гинт 2 гараа томоор даллан дэлгэх үед хязгааргүй Парафаунд энерги тесрэн гарч хаасайгүй тархлаа. Удалгүй тэр тархсан Парафаунд энерги нийлэн хурц иртэ тоотомшгүй олон сэлэм бий болгов. Тэр сэлэмнүүдийн эрн улмал хурцлагдаж Ли Занчиныг тойрон удаанаар эргэлдэж байлаа. Ойролцоогоор хэдэн 10,000 сэлэм Парафаунд энергиэс нь үүссэн байсан юм. Сэлэм тус бүр нь довтлохоор зэхэж угаа догшин араатан мэт харагдана. Тэд цусанд цангасан цангаага арай ядан барьж угаа аятай чэжирч байлаа. 10,000 сэлэм бүлгэмдээ ирцгээ. Гэнэт Ли Занчин гараа сунган дүүгүү аюун руу заах үед хэдэн 10,000 сэлэм салхи эсгэрүүлэн гэрлийн цацраг болон дүүгүү аюуны зүг нэслээ. Өө, одоо л жинхэнэ хүчээ гаргаж байна уу? Даанч нэмэр болохгүй л болов уу? Дүүгүү аюун инээмсэглэх үед би энэ гэрлийн цацраг болон хэдэн 10,000 сэлэмнүүдийн дунд холхин нэслээ. Сэлэмнүүд Ли Занчины хуран хөдөлгөөнийг дагаж дүүгүү аюуныг бүслэн авсан Парафаунд энергийн тойрог болов. Харамсалтай нь дүүгүү аюуны техник дэндүү хачин байсан болохоор нэмэр болсонгүй. Хэдэн 10,000 сэлэмний дайралтаас тэр бултаад зогсохгүй нэгд сэлэм түүнд хүрч чадаагүй юм. Энэ байдлыг харсан хүмүүс түүнийг бишрэн санаа алдлаа. Ли Занчин дээд төвшний 6 дугаар зэрэглэлийн техник хэрэглэж хүч чадлын бүрэн төгс гаргасан юм. Гэвч түүний тулааны техник дүүгүү аюунд хүрч чадаагүй нь дүүгүү аюуны ямар хүчирхэг гэдгийг тод харуулсан юм. Ли Занчинтай адилхан Парафаундын 8 дугаар төвшөнд байсан залуу хөө Ли Занчинаас хамаагүй хүчирхэг тулааны хүчтэй байсан юм. Гэнэт хэдэн 10,000 сэлэмнүүдийн дундаас гэрлийн цацраг Ли Занчиныг чиглэн нэслээ. Муу шүү.
Тэр гэрлийн цацраг дотор алах хүсэл байгааг харсан Чүфэн битүүхэн хараалаа. Гэвч түүнийг хөдлөх гэхэд хүчтэй энергийн даралт түүнийг бүрхэн авч хөдөлгөөнийг хорьсон юм. Залуу минь бусдын тулаанд оролцож болдгүй юм. Энэ бол үндсэн дүрм. Ойлгож байгаа биз дээ? Хажуу тийш харах үед Лингюн сургуулийн захирал Ян Тян Чүфэн рүү инээмсэглэж байлаа. Чүфэний хөдөлгөөнийг хорьсон энерги түүнийх байсан юм. Тэр үнэхээр Тэнгэрийн төвшөнд орчихжээ. Тэр энергийн даралтыг эсэргүүцэж чадахгүй байсан болохоор Чүфэн хөмсгөө зангидав. Энэ энергийн даралтанд асар их хүч агуулгадж байсан юм. Парафаунд энергиэс ч илүү хүчрэхэг нууцлаг энерги. Чүфэн энэ нууцлаг хүчийг Тэнгэрийн төвшний энерги гэдгийг мэдэж байв. Үүнтэй зэрэгцэн гэрлийн цацрагч Ли Занчины өмнө ирэн зогсоход дүүгүй аюун болж хувирсан юм. Тэр гараа сунган Ли Занчины хоёр гараас бариад хүйтнэр инээмсэглэн ингэж хэллээ. Лигвэ, ингээд дууслаа. Үгээ хэлж дуусаад дүүгүй аюун гараа хүчтэй татах үед Ли Занчины хоёр гар тасарч хаасайгүй цус цацрав. Захирлаа. Энийг харсан Чүфэний царай маш ихээр хувирч чангаар хашгирлаа. Тэр хичнээн очиж туслахыг хүссэн ч хөдөлгөөнийг хорьж байгаа энергиэс болж яаж чадахгүй байлаа. Чүфэн, битгий яар. Би өөхөхгүй. Чүфэний орилохыг сонссон Ли Занчин гар нь тасарснаас болж өвдөх өвдөлтөө төвчин Чүфэнийг тайвшруулав. Уучлаарай. Лигвэ, би таны гарыг ийм хэврэг байна гэж бодсонгүй. Хөнгөн татсан чинь ийм зүйл болчихлоо. Гэхдээ санаа зовох хэрэггүй дээ. Манай Лингюн сургуулийн эмчнэр шилдэг болохоор таны гарыг эмчилчих байх. Гэж дүүгүй аюун Ли Занчины тасарсан хоёр гарыг барьж байхдаа хэлв. Яг энэ үед хаш бүсгүй сургуулийн захирал хар хурдаараа тулааны тавцан дээр ирээд дүүгүй аюунаас Ли Занчины хоёр гарыг булаан авсныхаа дараа Ли Занчиныг түшин зогсоод дүүгүй аюун руу хүйтнэр хашгирлаа. Холт, үгүй бол чамайг алжхан шүү. Хаш бүсгүй сургуулийн захирлуудаа таны мэндийг ирье. Хаш бүсгүй сургуулийн захирлыг харсан дүүгүй аюун дууга намсхан хөндлөл үзүүлж байгаа болж жүжиглэв. Хаш бүсгүй сургуулийн захирал түүний үйлдэлийг тоогоогүй ч гэлээ хажуугаар өнгөрөхдөө ингэж шивнэв. Би чамайг ян руу юу санаархаж байгааг чинь мэдэж байна. Гэхдээ чамд л гэж хэлэхэд наад бодлоо авч хай. Би аль хэдийн ян руу юг Чүфэнд өгчихсөн. Үгээ хэлж дуусаад хаш бүсгүй сургуулийн захирал түүнийг мөрлөн гараад Ли Занчиныг түшин тулааны тавцангаас буулаа. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй. 284 дугаар анги. Нүдийг нүдээр, шүдийг шүдээр. Хаш бүсгүй захирлын үгийг сонссон дүүгүй аюуны царай маш ихээр хувирч гараа атгаад өндөр тавцан дээр зогсох Чүфэн рүү хүйтнэр ширтлээ. Энэ үед Чүфэн ч бас дутхааргүй хүйтнэр өөдөөс нь ширтгэхийн зэрэгцээ. Харцанд нь алах хүсэл бадарч байсан юм. Чүфэн, одоо чиний ээлж. Дөрмийн дагуу бол чи Фэнхаог тулаанд дуудаж болно. Чи түүнтэй тулалдах уу, бууж өгөх үү? Гэж Лингюн сургуулийн захирал Ян Тян инээмсэглэн асуулаа. Энэ үед хүн бүрэл Чүфэн рүү ширтэв. Ли Занчинд том сургамж үзүүлсэн болохоор хүн бүрэл Лингюн сургууль албаар тэр хоёрт ингэж хандаж байгаа байх гэж бодоцгов. Ийм нөхцөлд бууж өгсөн нь дээр гэж хүмүүс бодлоо. Үгүй бол Фэнхао Чүфэнээс хамаагүй их хүчтэй болохоор дүүгүй аюуны Ли Занчинд хийсэн зүйл шиг зүйл хийх байх. Гэвч Чүфэн түүний асуултанд бардам гэгч нь хариуллаа. Миний сонголтыг харал та. Үгээ хэлж дуусаад Чүфэн урагш харайн Фэнхаогийн байсан тавцан дээр ирээд ингэж хэлв. Би чинь овоо идэгсэн юм шиг байна та. Чамайг тахир дутуу болоод 100 сургуулийн цуглаанд орж чадахгүй байх гэж бодсон юмсан. Юу гэсэн үг юм? Чүфэний үгийг сонссон Фэнхаогийн царай маш ихээр хувирв. Учир нь Чүфэний юу гэх гээд байгааг мэдэж байсан юм. Хагас жилийн өмнө 100 нуглаад хөндийд болсон Парафаунд ургамлын төлөөх Асура гэгч хүнтэй хийсэн тулаанд Фэнхао тахир дутуу болж амиа алдгаа шахсан.
Ленгийн сургуулийн нөөц баялагын ачаар тэр эдгсэн ч гэлээ. Тэр өдөр болсон зүйл түүний зүрх сэтгэлд үрд шигдэн үлдсэн. Асуура гэгч залуу түүний зүрхэнд яагаад ч арилхааргүй хар толб үлдээсэн юм. Чүфэн түүний асуултанд хариулалгүй хүүтнэр инээмсэглээд ингэж хэлв. Юу ч биш дээ. Зүгээр л ахаад тахир дутуу болохдоо бэлдээрэл гих гисэн юм. Битгий тиймэр. Үүслийн 9 дугаар төвшний хүчээр намайг тахир дутуу болгоно гинэ. Би чамайг ганц гараараа няцалж чадна. Чүфэний үгийг сонссон Фэнхао уурлан гараа сунган Чүфэн рүү дайрлаа. Түүний дайралт тулааны техник биш, харин парафаундын 6 дугаар төвшний энерги болон нууцлаг техникээс бүтсэн дайралт юм. Чүфэн болгоомжтой байгаарай. Фэнхао гонлоо юунтай адилхан биш шүү. Тэр бол жинхэнэ гоц суут гэж ээги сануулав. Анх би чиний хүчийг зээлж түүнийг нохоо шиг болгосон. Одоо ч тэгж чадна. Чүфэн хүүтнэр хэлээд Фэнхаогийн дайралтаас болтолгүй өөдөөс нь цохих үед үүслийн энерги ундран гарч парафаунд энергитэй мөргөлдлөө. Тэр Чүфэн галзуурчихсан байх та. Тэр үүслийн хүчээр парафаундын 6 дугаар төвшний хүнтэй тулдах гэж байгаа мó? Болж байгаа зүйлсийг харсан хүмүүс Чүфэнийг үхлээл ирж байна гэж бодон цочирдцгаав. Харин хаш бүсгүй сургуулийн Байши болон элдгүй сургуулийн шилдэг сурагч Нангон Шяо тулааны тавцан руу эргэлдсэн аятай ширтэж байв. Чүфэний хүчийг харсан тэд түүнийг Ленгийн сургуулийн номер 2 сурагчтай тулалдаж чадах эсхийг харахыг хүсэж байсан юм. Тоо томшгүй олон хардсны өмнө Чүфэний үүслийн энерги асар их хүч гарган Фэнхаогийн дайралтыг хамгаалаад зогсохгүй юу чгүй замхран алга болгосон юм. Фэнхаогийн дайралтыг цуцалсныхаа дараа Чүфэн харавсан сум мэт урагш харайн Фэнхао руу дайрлаа. Үхмээр угам уу? Түүнийг харсан Фэнхаоч хүчээ барилгүй парафаунд энерги ундран гаргах үед аврах том 2 гар бий болон Чүфэний зүг дайрлаа. Иймхэн техникээр намайг зогсоож чадна гэж бодоо юу? Чүфэний уур хэлэн тэнгэрт тулчихсан байсан болохоор ухрах талаар огт бодсонгүй. Тэр үргэлжлүүлэн дайрч дээд зэрэглэлийн нууцлаг техникээ эдвэгчүүлв. Тэгээд нэг гараа атгах үед алтан өнгөтэй сэлэм гарч ирлээ. Сэлмээрээ урагш цавчих үед алтан гэрэл анивчиж өөдөөс нь ирж байсан 2 гар тасран алга болов. Тэнгэр минь, Чүфэн үнэхээр үүслийн 9 дугаар төвшний хүчээр парафаундын 6 дугаар төвшөнд байгаа Фэнхаотой тулдаж чадаж байна. Хачима Чүфэн 5 дугаар зэрэглэлийн тулааны техник хэрэглэж байхад Фэнхао сургуулийнхаа алдартай 6 дугаар зэрэглэлийн 10,000 аазны гар техникийг хийж байна. Тэдний тулааны хүчний зөрүү маш их байх ёстой байтал Чүфэн Фэнхаог шахалтанд оруулж байна. Чүфэний тулааны хүч ийм аимшигтай гэж юу? Чүфэний хүчийг харсан хүн бүрэл гүн цочролд орлоо. Бусад сургуулийнхан бэтгий хэл Ленгийн сургуулийн 12 хамгаалагч Настангууд шилдэг сурагч Дүүгүү аюун захирал Ян Тян хүртэл түүний хүчийг хараад нүдэн сэргэж цочролд орсон юм. Гэвч үзэгчдтэй харьцуулбал Чүфэний дайралтаас танил аура мэдэрсэн Фэнхао сандарч эхэлсэн юм. Тэр хагас жилийн өмнө мэдэрсэн аураг мэдэрсэн юм. Энэ аура бол түүнийг 100 нуглаад хөндөд алах шахсан асуурагийнх. Чи энэ үед л Фэнхао гин тухаарч Чүфэн рүү харцсан айдсаар дүүрв. Зөв таалаа. Гэвч Чүфэн аль хэдийн түүний урд ирчихсэн байсан болохоор яриаг нь дуусгах боломж өгсөнгүй. Түүний алтан сэлэм жирвс хийгээд өнгөрөх үед Фэнхаогийн 2 гар тасран газар тунаж хаасайгүй цус асгаруулав. Зог тусан зогсох Фэнхао гараа тасарсныг хожим ухаарад чангаар хашгиран газарт унлаа. Энэ Чүфэн Фэнхаогийн гарыг тасалчихлаа. Тэгэхээр Чүфэний хэдэн төвшин ахиж тулалдаж чаддаг гэдэг цуу яриа нь үнэн байх нэ? Үүслийн 9 дугаар төвшний хүчээр тэр парафаундын 6 дугаар төвшний хүнийг ядах юмгүй ялчихлаа. Чүфэний хүчийг харсан хүмүүс урд хожид ийм аимшигтай тулааны хүч хараагүй болохоор уулга алдацгаав. Энэ үед хүн бүрэл болж байгаа зүйлс бодит хэсгэд эргэлзэж байлаа.
Гэвч үзэгчдийн цочирдсан төрхний хажууд Лингюн сургуулийнхан уур хэлэн давтаж Чүфэн рүү чижлэн загнав. Чүфэн муу ичгүүргүй амтан нөхөрсөг тулаан дээр ингэж хорон дайрна гинэ. Энэ үйлдэлийнхээ хариуг чи төлөх болно доо. Лингюн сургуулийн настангууд сурагчид суудлаасаа босон Чүфэнийг бүслэн авлаа. Азурэ нутагт цэлийн хун тайжин ордноос гадна Лингюн сургууль хамгийн өндөр байр суурьтай. Чүфэн Фэнхаогийн гарыг таслахдаа Фэнхао гэмтээгээд зогсохгүй Лингюн сургуулийг доромжилж байна гэсэн үг. Мэдээж ийм зүйлтэй тулгарсан тэд Чүфэнийг зүгээр явуулахгүй болохоор хүм бүрэл Чүфэнийг баларлаа гэж бодоцоож байв. Харин үзэгчдийн санаа зовсон царайны хажууд Чүфэн айсан шинжгүй зогсохын зэрэгцээ бардам гэгч нь ингэж хэлв. Нүдийг нүдээр, шүдийг шүдээр. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй.